Өнөөдрийн ярих сэдвийг 2009 оны 8 сарын 8-нд WordPress блогд ирэх нийтлэлээс улбаатай гэж үздэг. Мөн 2009 оны 8 сарын 20-нд Falcon Punch хэмээх нэртэй хэрэглэгч бодибилдингийн форумын сайтуудад нийтлсэн байдаг. Харин Creepypasta гэгддэг вебсайтад 2010 оны 8 сарын 10-нд Orange Soda гэх нэртэй хэрэглэгч нийтлснээр олон нийтийн анхаарал дүртэж илүү олон хүн энэ түүхийн талаар сонирхож эхэлсэн. Гэхдээ энэ түүхийг ямар хүн нийтэлсэн нь мөн түүний жинхэнэ нэр нь тодорхойгүй байдаг юм байна. Энэ түүхийн нэр бол Зөвлөлт холбоот улсын нойрны туршилт. Энэхүү нойрны туршилтыг хүмүүс домог яриа гэж ярьдаг. Мөн эрдэмтэд хүртэл үүнийг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үздэг бол нөгөө хэсэг нь энэ нь домог яриа байлаач бодит явдлаас бүтсэн тухайн үеийн төвөөх янз бүрийн баримт дээр тулгуурлан харахад энэхүү нойрны туршилт хийгдээгүй гэхэд хэцүү гэж үздэг юм байна. Дэлхийн 2 дугаар дайны үед олон ч улс орон инх тайвны төлөө гэх шалтгаанаар нууц туршилт хийдэг байсан. Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа дайнд оролцсон улс орнууд гаднаа бүгд амар амгалан 50 м байсан ч хөшигний ард дор бүрнээ дахин дайнд бэлдээд маш завгүй байжээ. Тэр үед Зөвлөлт холбоот улс олон нууц туршилт хийдгээрээ алдартай байсан. Тэдний хийдэг энэхүү нууц гэж нэрлэгдэх туршилтууд хууль бус хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн нь нэлээдгүй байсан байна. Үүнтэй холбоотой сэтгэл сэртийлгэм түүхүүд маш их байдаг. Эдгээрээс хамгийн аимшигтай түүх бол нойрны туршилт юм. 1940-ад оны сүүл Орос улс дайнд оролцож буй цэргүүдийг унтуулахгүй байлгахыг хичээдэг байсан. Яагаад гэвэл дайнд ялахын тулд цэргүүдийг тулааны талбарт илүү удаан үр дүнтэй байлгаар зорддог байсан гэнэ. Герман, Америк нэгдсэн улс, Их Британи зэрэг улс орнууд цэргүүдийг унтуулахгүй сэргийг байлгахын тулд нэгэн төрлийн хар тамхи агуулсан сэргээр ширгэлүүлдэг байжээ. Харин Зөвлөлт холбоот улс үүнээс илүү сэргээж гаргахыг эрмэлзэж байсан. Нууцаар эхлүүлсэн уг туршилтын гол зорилго нь хүмүүсийг 15 хоног унтуулахгүй байлгах байсан. Туршилтанд 2 дугаар дайны үед улс төрийн дайсан гэж тооцогддог улс төрийн 5 хоригдлыг сонгосон. Тэдэнд 15 өдөр унтахгүй байж чадвал шоронгоос суллаж эрх чөлөөг бэлэглэнэ гэж худал амлалтыг өгсөн байдаг. Ингээд туршилт эхэлсэн бөгөөд бетонын хантай битүү хүрээнд тэднийг оруулж сэргээх бодис агуулсан газыг таазны нөхөөр шахаж байсан. Өрөөнд ор болон хүнжил, крант болон суултур, түүнчлэн төрөл бүрийн ном байсан. Мөн насан турш 5 эрэгтэйг сар гаруй хугацаанд хооллох хэмжээний хангалттай хоол хүнс байрлуулсан гэнэ. Тэр үед камер байгаагүй учраас өрөөнд микрофон байрлуулж 5 инчийн зузаантай шилэн цонхны цанаас ажигладаг байсан гинэ. Эмчийн тэмдэглэлээс туршилтын 5 дахь өдөр тэд бүгд хэвийн харагдаж байсан. Өмнө нь өөрсөддөө тохиолдож байсан явдлын талаар ярилцаж ихэвчлэн нэг дор цуглаж хамт байцгаалаа. Тэдний хинэн ч унтахгүй байгаагаа яриагүй, гомдлолоогүй. Харин ч тэд 10 хоногийн дараа эрх чөлөөтэй болгоогоо хүлээж байгаа мэт харагдаж байсан. Туршилтын 6 дахь өдөр тэдэнд хэвийн бус шинж тэмдэг илэрлээ. Хоолойны өнгө нь өөрчлөгдсөн, хоорондоо ярилцахаа болж байнга гомдлож өөрийн нөхцөл байдалтай бухимдаж байсан. Эдгээр 5 хүнд параноид буюу сэтгцийн архаг эмгээг илэрсэн. Бүгд ээлжлэн микрофоноор ярьж мөн цонхон дээр ирээд ямар нэгэн зүйлийг амандаа бовтнож байлаа. Ихэнхдээ бие биенээ ховлож байсан. Тэд бие биенээ ховлосноор судлаачдын итгэлийг олж авна гэж бодсон байх гэж таамаглалаа. Гэхдээ зарим эрдэмтэд газны нөлөө гэж үзэж байна гэж тэмдэглэсэн бол 9 дахь өдөр байдал хурцдаж эхэлсэн. Тэдний нэг нь өрөөг тойронгүйж 3 цагийн турш хашгирлаа. Бусд нь түүний уг үйлдэлд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй зүгээр л тайван сууж байсан. Уг хариуцлал хашгирхаа болоход бус нь гинэт босоод хачин үйлдэл гаргаж эхэлсэн. Номыг хэсэг хэсгээр нь тастан урах эсвэл хан руу зохиж байсан. Тэд ээлжлэн хачин үйлдэл гаргасаар байсан. Миний тамгаар тэд унтахгүй тулд өрөөнд чимээ гаргаж ундах аргагүй болохыг хичээж байсан байх гэж бичжээ. 12 дахь өдөр судлаачид микрофоныг олон дахин шалгасан ч ямар ч чимээ гарахгүй байлаа. Шилэн цонхоор ч ажиглах боломжгүй байна. Яагаад гэвэл тэд бүгд нуугдсан. Тэднийг нуугдаж байхыг нүдээр харсан судлаач хэлэхдээ тэд яг л сүүдэрт нуугдаж буй гүргэн шиг байсан гэж хэлсэн. Тэднийг амьд эсхийг шалгахаар өрөөнд доторх өвчл төрөгчийн хэрэглээг шалгахад 5 хүн итгэвчтэй дасгал хийхээс ч илүү өвчл төрөгчийг ашиглаж байна гэж заасан. 14 дахь өдөр 15 хоног унтуулахгүй байна гэх зорилготой бараг хүрсэн ч энэ нь ердөө өнгөцгөн үр дүн. Тэднийг хүн гэж хэлэхэд маш хэцүү болсон байна. Тэдний байгаа байдлыг шилэн цонхны цанаас байнга харж байсан судлаачид бичиж гисэн тэдний хүн мөн эсэхэд нь эргэлзэж байна гэж тэмдэглэсэн байлаа. Тэд ямар ч чимээ гаргахгүй байна уу? Эсвэл өрөөнд байрлуулсан микрофон асуудалтай босноо гэдгийг шалгахын тулд өрөөнд орох шаардлагатай болж өрөөнд доторх чанга яригчаар тэдэнд хандан
Хаалганаас холдон газар твдэхгүй бол буудана. Хэрв бидний үгэнд орвол өнөөдөр та бүхний нэгийг нь суллах болно гэж хэлэхэд тэдний нэг нь микрофонд ойртон одоо бидэнд их чөлөө хэрэггүй гэж хэлсэн байдаг. Ингээд микрофон ажиллаж байгааг мэдсэн ч өрөөнд доторх нөхцөл байдлыг шалгахаар цэргүүд хамгаалалтын хувцас өмсөн болгоомжлон өрөөнд ороход тэднийг төсөөлхийн аргагүй аимшигтай дүр зураг угтаж авсан. Тэдний нэг нь амьсгал хураасан, нөгөө дөрөв нь хүн гэхэд хэцүү болсон харагдаж ямар нэгэн зүйл авах гэж булаацалдсан мэт аимшигтай шархалсан шалаар маш их хэмжээний цус олсон байж. Энэ байдлыг нүдэрээ харсан цэргүүд тэднийг зомби шиг харагдаж байсан гэж хэлсэн ба өөр үгээр илэрхийлэх боломжгүй гэж тайлбарласан гин. Хоол хүнсний нөөцийг нь харахад 5 дахь өдрөөс хойш огт юм мэдээгүй мэт мөн суулдур болон крант юунд мэдэгдэхгүй зүйлээр дүүрсэн байсан ба. Сайтар харвал амьсгал хураасан хоригдлын арьс мах зарим дотор хэрэгтэн байсан гин. Өрөөг шалгаж байх үед нэг цэрэг үргэлжлүүлэх боломжгүй болж дундаас нь өрөөг орхин гарсан. Туршилтанд орж буй хоригдлууд газарт мөлхөж нүдэн анивчиж байсан. Энэ нь унтахгүй тулд хийж байгаа үйлдэл мэт харагдаж байсан гин. Цэргүүдийг ороход бүх хоригдлууд газ нэхэж орилж байсан. Тэгээд бүх хоригдолд мэс засал хийхээр мэс заслын өрөө рүү аваачсан. Яагад гэвэл өрөөнд орох үед тэдний байдал маш доор байсан. Арьсан зулгарсан, махан гарсан, бүр ясаа гартал зулгаасан байсан бөгөөд өөрсдийгөө ийм байдалд хүргэсэн. Амаараа биш гараараа өгүүлэлийг хийсэн нь харагдаж байсан гэж тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн нэг хүний зарим дотор эргэтэн нь байгаагүй. Тиймээс тэдэнд арьс нөхөх мөн эргэтэн шилжүүлэн сулгах мэс засал хийх гэж байсан нь тэр юм байна. Гайхалтай нь тэд тэгж аимшигтай болсон ч амьд байсан. Мөн бүгд ямар ч хүч тамиргүй болсон мэт харагдаж байсан ч үнэндээ маш хүчтэй байсан. Өрөөнд орсон цэргүүдийн нэгийг нь хазаж гэмтээсэн учраас уг цэрэг нас барсан бол бусд нь тэр аимшигт төр зургийг харсан өдрөөс хойш шокийн байдалтай байсаар байгаад харамсалтай нь бүгд амиа хорлсон. Ингээд тэдэнд мэс заслыг хийж эхлүүлэхээр мэдээ алдуулах тариа хийхэд үйлчлэхгүй байсан тул 10 дахин их хэмжээгээр тарьсан. Тэд тариулахыг маш ихээр эсэргүүцэж байсан бөгөөд энэ үед бас л нэг юмч бэрцсэн. Газ амьсгалах нь тэдний зорилго болсон байсан. Гисэн хэдий ч тэдэнд мэдээ алдуулах тариаг хийж чадсан. Энэ үед нэг нь мэдээ алдуулах тарианаас болж амьсгал хураасан, нөгөөх нь зарим дотор эргэтнээ авсан байсан учраас удалгүй амь насаа алдсан. Ингээд хоёр хүн үлдсэн. Тэдэнд мэдээ алдуулагч нөлөөлөхгүй байсан учраас мэдээ алдуулахгүй мэс засал хийхээр болсон юм байна. Мэс заслын үед тэд огтхонч өвдөж байгаа харагдаагүй. Дээш харж тайван хөвцөр мэс заслыг дуусгасан. Хагалгааг хийсэн эмч нарын нэг нь тэдний нэг нь мэс заслын туршид над руу харж инээж байсан. Насан туршдаа мартаж чадамгүй шар ус босхон муухай нэмсэглэл байсан гэж хэлсэн байдаг. Хагалгааг хийсэн эмч нар тэд амьд байх боломжгүй гэж хэлсэн. Эмч нар тэд одоо хүн биш болсон. Цаашид энэ туршилтыг хийхгүй байх хэрэгтэй гэж тайлбарласан. Гэвч энэ тал дээр судлаачид болон эмч нарын хооронд маргаан үүссэн. Судлаачид туршилтыг үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж, цэргийн ангийн дарга нарч одоо хийж байгаа туршилтыг үргэлжлүүлж эцсийн үр дүнг нь харахыг дэмжсэн байна. Яг үнэндээ туршилтыг 30 хоног явуулах төлөвлөгөөтэй байсан юм байна. Ингээд судлаачид туршилтанд орж буй 2 хоригдолд тархины долгионыг хэмжих утас холбосны дараа бүх биеийг нь даавуугаар орон хүлээд дахин өрөөнд нь оруулсан. Манайхаар бол тархины цахилгаан бичлэг гэж ойлгож болно. Энэ шинжилгээг хийхэд хөдөлгөөнгүй байх хэрэгтэй байдаг учраас тэднийг даавуунд орон хүлсэн байх. Хоригдлолтод газ амьсгалуулна гэж хэлсэн байсан учраас энэ удаад эсэргүүцэл үзүүлээгүй. Харин ч нэг нь амандаа дуу аялж байсан. Тархины долгионыг шалгаж байсан судлаачид маш ихээр гайхсан. Яагаад гэвэл хоригдлуудын тархи аль хэдийн үхэгдсэн гэсэн тохиогч байжээ. Хоригдлууд эсэргүүцэл үзүүлж эхлэх үед тэр даруй газ амьсгалуулбал тайвширч биеийн суларч байсан бөгөөд энэ үеэр нэг хоригдол дэрэн дээрээ толгоогоо тавихтаа зэрэгцэн зүрхэн зогссон. Гэвч тэр 2-3 минутын турш орилсоор байсан гэж бичсэн байдаг юм байна. Ингээд өрөөнд туршилтын нэг хүн үлдсэн. Командлагч 3 цэргийг нэр зохон өрөөнд орохыг тушаахад нэг цэрэг буу гаргаж ирээд тушаалгсан командлагчийг буудан шархтуулаад үлдсэн нэг хоригдол руу буугаар чиглүүлэн "Чи яг юу юм бэ?" гэж асуухад хоригдол цэрэг рүү харж инээмсэглэн "Чи амархан мартчихсан юм уу? Бид бол та нартай л адилхан хүн. Бид та бүхний дотор нуугдаж, оюун санаанд чинь орж, хорон бүрт эрх чөлөөтэй болохыг гуйдаг. Орой болгон чамайг айлгадаг зүйл бол бид шүү дээ" гэж хэлэхэд цэрэг түүний зүрх рүү буугаа чиглүүлэн буудахад хоригдол эрх чөлөөтэй болоход түн ойрхон байлаа гэж хэлээд амьсгал хураасан байдгийн байна.
Энэхүү зөвлөл холбоот улсын нойрны туршилтын талаар аимшигын хэрэгүүд ярьдаг маш олон сувгууд энэ хэргийн талаар ярьсан байдаг юм байлээ. Миний орчуулсан сувг дээр яг хамгийн сүүлд хэдэн хүн амьд үлдсэн талаар бол гараагүй байдаг. Гэтэ өөр газраас судлаад, өөр газраас уншиж байхад бол энэхүү туршилтанд оролцсон бүх хүмүүсээс нэг судлаач л амьд үлдсэн гэж бичсэн байсан. Мөн The Russian Sleep Experiment гэх нэртэй 29 минутын богино хэмжээний аимшигын кино 2015 онд гарсан байдаг. Киног Тимоти Смит гэх найруулагч бичиж найруулсан. Кинонд 3 нацист гэмт хэрэгтэн Оросуудад баригдаж 30 өдрийн турш хийгээр амьсгалан сэрүүн байгаа тухай гардаг. Тус кино ердөө 5,000 $5 төсвөр бүтсэн бөгөөд хэдэн сарын дараа Holy Eyes гэх нэртэй зохиолчийн гараар дамжин аимшигын зохиол болон хэвлэгджээ. Хамгийн сүүлд 2022 онд The Sleep Experiment гэх нэрээр бүрэн хэмжээний кино гарсан байдаг юм байна.